Спорт. Энэ үгийг сонсоход таны толгойд хамгийн түрүүнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, гар бөмбөг гэх мэт маш олон төрлийн спортууд орж ирж байгаа байх. Спорт гэдэг нь хувь хүний байнгын хүчин чармаалт, шударга тоглолтыг шаарддаг, зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй, зугаатай, ур чадвартай, ямар нэгэн зорилготойгоор ялагч тодордог биеийн тамирын хөдөлгөөнд үйл билээ. Тэгвэл энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ таны төсөөлөлтч буухааргүй, этгээд хачирхалтай, сонин содон 10 спортын төрлүүдээс танилцуулахар бэлтлээ. Энэхүү хачирхалтай спортуудыг мэдмээр байвал энэхүү бичлэгийг дуустал үзээрэй. Мөн цаашид илүү олон сонирхолтой бичлэгүүдийг цаг аллагын үзэх хүсвэл яг одоо subscribe товчийг дарж хажууд нь байрлах хонхон дээр дараарай. За ингээд эхэлцгээе. 10 дугаарт Ботауши. Ботауши гэх спорт нь Японы үндэсний Батлан хамгаалахын академи ойн баярын үеэр төгсөгчид уламжлал болгон тоглосоор ирсэн спорт юм. Мөн Японы сургуулиуд ч гэсэн спорт хөдөлгөөнтэй тоглодог юм байна. Нийтдээ 150 хүн довтлогч ба хамгаалагч гэсэн хоёр багт 75-75-аараа хуваагдан нэг том шонгийн модыг унгаах зорилгоор тоглоно. Хамгаалагчид шонгийн модыг тойр зогсох ба шонгийн модны дээр нэг хүн байрлах юм. Харин довтлогчид уг шонгийн модыг 30 градусын налууд байрлуулж дээр байгаа хүнийг унгааж чадсанаар тоглоом дуусгах юм. Хоёр баг хоёул дөрмийн дагуу нэгнийгээ түлхэх, авирах, цохих, тийрэх бүрэн боломжтой байдаг байна. 9-р чиг татах. Та бүхэн ос татгалыг сонсож байсан бах. Тэгвэл чиг татах тэмцээн нь Арктик бүст амьдран суудаг хүмүүсийн уламжлалт тоглоом ба спортын нэгэн төрөл бөгөөд өрсөлдөгчийнхөө төсвөр төвчөр болон хүч чадлыг шалгадаг юм. Тэмцээний дүрм маш энгийн. Хоёр өрсөлдөгч бие биенээ харан сууж хөлөө тэврэн хоорондоо шүдний утас шиг нарийн утсаар чихээрээ гогцоодон холбогдно. Дараа нь өрсөлдөгчид чихнийхээ утсыг сулрах хүртэл эсвэл өрсөлдөгч нь өвдөлтөө дийлэхгүй утсыг салгах хүртлээр таталцах юм. Уг тэмцээн цус алдахад хүргэж болцсогүй тул өрсөлдөгчид заримдаа чихэндээ ойдол тавиулсан байдаг байна. Уг спорт нь анхаарал төвлөрүүлэх, тэсвэр төвчээртэй болохоос гадна Арктикийн оршин суугчдын хахир хүүтэнд тэсвэртэй болгоход их нэмэртэй байдаг гэж үздэг юм байна. 8-дугаарт эмгэн хумсны уралдаан. Мэдээж амтны уралдаанд спортууд зөндөө байдаг. Морин уралдаан, нохоо уралдаан гэх мэт. Тэгвэл бүр эмгэн хумсны дэлхийн аварга шалралт тэмцээн болдог гэвэл та итгэхгүй. 1960 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг эмгэн хумсны дэлхийн аварга шалруулах тэмцээн одоо хүртэл амжилттай зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнийг маш олон орнууд зохион байгуулдаг ба нэг тэмцээнд дунджаар 400 гаруй эмгэн хумснууд оролцдог байна. Эмгэн хумснууд 30-40 см-ийн радиус дотор уралдах ба хамгийн түрүүнд радиусын зурвал сүрсэн ялагч болдог байна. Түүхэндээ хамгийн хурдан барианд орсон эмгэн хумс нь 2 минутын хугацаанд орсон байдаг. Харин зарим тохиолдолд эмгэн хумснууд барианд орох хүртлээр 2-3 цагийг зарцуулдаг. 7-дугаарт дэрээр байлдах. Бид бүхэн багадаа найз нөхдөөрөө дэрээр байлдаж зөндөө тоглож байсан. Тэгвэл энэхүү байлдаа маань спорт хүртлээр хөгжсөн байт юм байна. Энэхүү спорт нь зарим улсуудад өөр өөрийн гэсэн дүрмтэй байдгаас Шри-Ланка улс нь энэхүү спортын төрлийг илүү ихээр тоглодог ба илүү сонирхолтой байдлаар хөгжүүлсэн байдаг. Хоёр тоглогч нарийн модон дээр гарчсан хоёр талаасаа дэрээр нүүр нүдгүү цохих ба хин хамгийн түрүүнд унсан нь ялагдах юм. За мөн Шри-Ланка улсаас гадна дэлхийн дэрээр байлдах өдөр гэж болд юм байна. За энэ 2008 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод зохиогдсон тэмцээнд 5000 гаруй хүн оролцсон байд юм байна. Манайд нэг зохион байгуулагдвал бас ч ингээ алдцгаах та хэвлээ. 6-дугаарт тэмээн хэрүүлэн уралдаан. За тийм ээ, тэмээн хэрүүл та зөв сонссон. Ихэвчлэн Америкийн мужуудад зохион байгуулагддаг ба тэмээн хэрүүлүүд 60-аас 70 км/цаг хүртэл хурдлах боломжтой байдаг юм байна. Мэдээж хамгийн түрүүнд ирсэн тэмээн хэрүүл нь ялагч болох юм аа. Тавдугаарт эхнэрээ зөөх тэмцээн. Энэхүү спорт нь жил бүрийн 10 дугаар сард Финланд болон Америкийн нэгдсэн улсад зохиогддог. Та итгэх үгүйг мэдэхгүй ч энэхүү спортын төрөл нь анх хулгайчид сул дорой ирчүүдээс эхнэрийг нь хулгайлж байснаас болж үүссэн гэж үздэг юм байна. Нөхрүүд эхнэрээ үүрээд 9 шидийн саад бэрхшээлийг даван туулж уралдах ёстой.
Эхнэрээ зөөгтө 3 янзаар зөөж болдог ба мөрөөрөө дагуулж үүрэх, нуруунаасаа зүгдүүлэх, эсвэл гар дээрээ тэврэнгүйх гэсэн 3 арга замтай байт юм байна. Манай халахын сайхан ирчүүд бол чирийдэл гүйчих юм байгаа зү. Дөрөвдүгээрт лог роллинг. Усан дээр хөвдөг дүнзний 2 үзүр тамирчид урд урдаас харан зогсох ба өрсөлдөгчөө унгах гэж оролдохдоо гүйх дүнзийг өшөглөх, огцом хөдөлгөөн хийх зэргээр янз бүрийн арга техник ашиглан дүнзэн дээр үлдэхийн тулд тулалдах юм. Энэхүү спорт нь хүний анхаарал, тэнцвэртэй байдал, сэтгэл зүйг дээд зэргээр шаарддаг ба зундаа найз нөхдөөрөө тоглоход их тохиромжтой спорт юм байна. Гуравдугаарт бяцлаг өнхрүүлэх. Бяцлаг өнхрүүлэх энэхүү спорт нь Англи улсад 200 жилийн турш уламжлалт болон зохиогдож байна. Өнөө үед бас нэгэн хачирхалтай спортын төрлийн нэг зүй ёсоор ороод байгаа юм. Тоглоомын дүрэн бол маш энгийн. Тамирчид өнхөрч буй бяцлагны араас гүйх ёстой. Барианд төрүүлж ирсэн хүн шагналдаа тэрхүү бяцлага авдаг байгаа. Тэмцээн ихэвчлэн зөөлөн болон маш олон жижиг довтой уулан дээр болдог бөгөөд энэ замаар гүйж эхлэх юм бол буцах ямар ч арга байхгүй юм байна. Жил бүр тамирчид их бэртэл авдаг ба англичууд энэхүү спортод маш их дуртай байдаг бөгөөд маш олон тооны хүмүүс одог болтол оролцоор байгаа юм байна. Хоёрдугаарт ферлипен. Голланд улс нь нэлээд хэсэг нь далайн түвшнээс доогуур байдаг тул олон усан сувгууд байдаг. Энэхүү спорт нь янз бүрийн газарт нэвтрэхийн тулд жижиг ус зайлуулах сувг дээгүүр үсрэх зорилгоор фермерүүдээс үүссэн гэж үздэг юм байна. Цаг хугацаа өнгөрсөөр энэхүү арга нь 1771 онд албан ёсоор тэмцээн болж хувирсан ба уг спортын хэрэглэгдэхүүн нь 8-аас 13 метрийн урттай нарийн шон байх бөгөөд усны сувг энийг талаас гүн тэрхүү шонгоо сувгт зоож нөгөө эрэгт хүрэх ёстой юм. Аль тамирчин хамгийн хол зайд үсэрсэн ялагч болох юм. Энэхүү тэмцээний дэлхийн рекорд нь 22 метрийн уртад үсэрсэн байдаг. За нэгдүгээрт хөлний барилдаан. За гар барилдаан л гэж сонссон болохоос хөл бас арай л юм. Гэхдээ байдаг юм байна. Энэхүү хөгийн спортыг 1974 онд Англи улсад 4 аригчин зохиосон гэдгээ. Анхныхаа тэмцээнийг явуулснаар дараа жилээс олон улсаас маш ихээр хүмүүс ирж оролцох болсноор энэхүү спорт нь илүү ихээр өргөгдсөн байна. За дөрмийн хувьд гар барилдаантай яг ижил бөгөөд төрүүлж хөлийн тавхааг дарсан хүн хожих юм. Хамгийн сүүлийн хөлний барилдааны дэлхийн аваргаар Англи улсын иргэн Алан Настин Нэш гэх залуу төрүүлсэн байдаг юм байна. За энэ хүрээд энэ хөвчлөгийн өндөрлөе. Хэрв та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe тавьчаад дарахаа битгий мартаарай. Мөн энэ төрлөөр дахин бичлэг хийлгэхийг хүсвэл комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.